Хэрэв бидэнд Библи байгаагүй бол Христ итгэл маань ямар их өөр байх байсан бол гэж та бодож үзсэн үү? Ахлагч нар хойч үедээ заавар захиас захиж үлдэх боловч зөв эсхийг нь шалгах зөрүүтэй үзэл бодлыг шүүх хэм хэмжээ байхгүй гэсэн үг. Мосегийн цаг үед амьдарч байсан хүмүүс яг ийм нөхцөлд байсан нь лавтай. Тэдэнд үе уламжлан ирсэн үн эртний болон өвгдийнхэн түүхэл байсан. Тэд Бурхан Израилийг хэрхэн Египтээс авран гэтлгэж хуйлаа өгч амлагдсан нутагт хөдлөн хүргэсэн тухай сонсож өссөн. Гэвч тэд Бурхан тухайн цаг үед нь Израильд юу хийж байгаа, ирээдүйд юу хийх тухай юунд итгэж байв? Мөн тэд өөр үзэл санааг хэрхэн шүүх вэ? Харин Бурхан тэдэнд итгэлийн хэм хэмжээ болгон бидний өнөөгийн хэлж заншснаар Пентатух буюу Библийн эхний 5 номыг өгсөн. Тиймээс тэдгээр бүх асуултад нь хариулт өгч чадсан юм. Энэ бол Пентатух хэмээх цуврал хичээлийн маань эхний хичээл бөгөөд энэхүү хичээлийн нэр бол Пентатухын танилцуулга юм. Энэ хичээлээр бид Израилийн итгэлийн хэм хэмжээ болсон эхлэлээс дэд хууль хүртэлх Библийн номуудын тухай танилцуулах болно. Пентатухын тухай танилцуулга маань 2 гол хэсэгт хуваагдаж байгаа. Нэгдүгээрт бид Библийн яг энэ хэсгийн талаарх орчин цагийн шүүмжлэлт хандлагыг тайлбарлана. Өөрөөр хэлбэл бичвэрийн бүрэн эрх мэдлийг үгүйсгдэг тайлбарлагч нарын үзэл бодлыг төлөөлдөг хандлагуудын тухай үзэх юм. Харин дараа нь бид Библийг Бурханы онгодоор бичигдсэн үг учраас бүрэн эрх мэдэлтэй гэж хүлээн зөвшөөрдөг орчин цагийн Евангелийн үзэл харааны тухай авч үзнэ. Ингээд эхлээд Пентатухын талаарх орчин цагийн шүүмжлэлт хандлагын тухай авч үзье. Хэдийгээр хичээлүүд маань өөр зүйлийг авч үзэх боловч орчин цагийн Библийн судлаачдын олонх нь биш ч цөөнгүй хэсэг нь Пентатухын бурханлаг онгод болон эрх мэдлийг үгүйсгэж байсныг ойлгох нь чухал. Тэд мөн Пентатух нь Израильд хуулийг дамжуулан өгсөн Мосегийн үеэс гаралтай гэдэг уламжлалт Юудэн болон Христ итгэлийн үзлийг ч үгүйсгэсэн. Олон Библийн тайлбарлагчид, багш нар, пасторууд болон энгийн хүмүүс ч хүртэл энэ үзлийг хүлээн зөвшөөрч байлаа. Тиймээс бичвэр судалдаг хашир оюутнууд уг үзлийг анхаарахгүй өнгөрөх боломжгүй байдаг. Тиймээс бид шүүмжлэлт эрдэмтэд Библийн энэ хэсгийн талаар ямар үзэлтэй байсан тухай ойлголттой байх нь нэн чухал. Сүүлийн 150-аас 200 жилийн хугацаанд шүүмжлэлт эрдэмтэд Пентатухыг судлахад маш их анхаарал хандуулсан. Евангелийг баримтлагч бидний хувьд тэдний үзэлтэй санал нийлэхгүй олон зүйл бие хэдий ч хуучин гэрээний тэдгээр олон судлаачид жухам юуг хэрхэн тайлбарлаж байгааг сайн мэдэж байж зөв хариулт өгч чадна. Бид эргэн тойронд маань болж байгаа зүйлсийг үл анзааран Библийг өмнөх шигэ вакуум орчинд судалж болохгүй. Мөн бид өөрсдийн бодлыг хэлхийн өмнө бусад хүмүүс ямар бодолтой байгааг мэдэж байх нь чухал шүү дээ. Пентатухын талаарх орчин цагийн шүүмжлэлт хандлагыг ойлгохын тулд бид 3 асуудлыг авч үзэх болно. Эхнийх нь шүүмжлэлт үзэлд нөлөөлсөн зарим чухал таамаглалууд. Хоёрт Пентатухын бичээчийн эрх мэдлийн талаарх шүүмжлэлт хандлагууд. Гуравт шүүмжлэлт эрдэмтдийн баримталдаг тайлал хийх чухал стратегиуд. Тэгэхээр эхлээд тэдгээр хандлагуудад ихээхэн нөлөө үзүүлж байсан зарим урьдч таамгуудын тухай үзье. Ихэнх тохиолдолд Библийн энэ хэсгийн талаарх орчин цагийн шүүмжлэлт үзэл хараа нь 17-оос 18 дугаар зууны үеийн баруун Европын соён гэгэрлийн үеийн оюуны үзэл санаанаас шууд урган гарсан байдаг. Хичээлийнхээ зорилгын хүрээнд бид соён гэгэрлийн үеэс урган гарсан 2 гол таамгийг авч үзэх болно. Энэ 2 таамаг нь Пентатухын шүүмжлэлт тайлбарт ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг. Нэгдүгээрт бид натурализмын тухай ойлголтыг үзнэ. Хоёрдугаарт Израилийн итгэл үнэмшлийн түүхэн хөгжлийн талаарх таамагуудыг авч үзэх болно. Ингээд натурализмын тухай эхлээд үзцгээе. Товчхондоо соён гэгэрлийн натурализм бол сүнслэг бодит зүйлс үнэхээр оршин байсан ч үзэгдэх дэлхийн ертөнцид нөлөө үзүүлээгүй гэдэгт итгэдэг тухайн үеийн томоохон онол байсан юм. Үүнээсээ болж натурализм нь шинжлэх ухааны судалгаанд ямар ч байр суурьгүй байсан. Харин 19-р зууны дунд үеэс Христ итгэлийг оролцуулаад барууны орнуудын шинжлэх ухааны талбар бүрийг ноёрхох болсон байна. Натурализмын Библи судлалд үзүүлсэн гол нөлөө нь нэр хүндтэй судлаачид Пентатухыг Бурханы онгодоор бичсэн гэж үздэг урт удаан түүхтэй Юудэн болон Христ итгэлийн итгэлийг үгүйсгэх болсон явдал юм.
Үүнээс ч болж ихэнх хүмүүс эртний соёлоос улбаатай шашны бичээсүүдэд ерөнхийд нь хэрхэн ханддаг шигээл Пентатухт хандах болсон байна. Энэ үзлийн дагуу Пентатух бол зөвхөн хүний бичсэн бусад төрөл номуудтай л адил төрөл бүрийн алдаа зөрчлүүд тэрч бүхэл хуурамч теолог түүхийн санаатай гуйвуулгаар дүүрэн гэж үздэг. Натурализм руу хөтөлсөн таамагуудаас болж судлаачид Пентатухын онгод болон эрх мэдлийг үл тоох эрх чөлөөг өгөөд зогсохгүй. Израилийн итгэлийн түүхэн хөгжлийн талаар мөн тодорхой үзэл баримтлалтай болгосон юм. 19-р зууны эхээр натурализмаас бидний хэлдгээр натуралист түүхч үзэл бий болсон. Энэ нь аливаа зүйлийг ойлгох хамгийн сайн арга зам бол цаг хугацааны туршид эдгээр нь байгалийн жамаар хэрхэн хөгжиж ирснийг нь ойлгох явдал гэж үздэг итгэл үнэмшил юм. 19-р зууны эхээр биологчид газар дэлхий дээр амьдрал хэрхэн бий болж олон мянганы туршид хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирснийг ойлгохыг хичээж байсан гэж болно. Хил зүйчид хүн төрлөختний хэлтнүүдийн түүхэн хөгжлийг судалж, археологчид эртний хотуудын туурийг сэргээн хүний нийгмийн хөгжлийг тодорхойлохыг оролдож байлаа. Харин шашин судлалын салбарын судлаачид дэлхийн шашнуудын натуралист ба түүхэн хувьсал өөрчлөлтийг тайлбарлахад гол анхаарлаа хандуулж байсан. Ерөнхийд нь авч үзвэл барууны анхны судлаачид дэлхийн шашнуудын хувьсал хөгжлийг тодорхойлохдоо хүн төрлөختний нийгмийн хөгжлийн тухай ойлголттойгоо адилхан авч үзсэн байдаг. Жишээ нь эртний хүмүүсийн байгуулсан анхны овг аймгийн нийгэм нь байгалийн биет зүйлбэр сүнстэй холбоотой гэдэгт итгэдэг анимизмыг дагдаг байсан. Цаг хугацаа өнгөрөхөд эртний овг аймагуудаас олон бурханд итгэдэг политеизм бүхий арай томоохон овг аймагуд бий болсон. Томоохон овг аймагуд нэгдэн холбоот улсыг байгуулах үед политеизмаас хенотизм буюу аль нэг бурхан нь бусдаасаа илүү агуу гэсэн үзэл рүү шилжсэн байна. Харин хожим нь хаант улсууд эзэнт гүрнүүд бий болох үед хүчрхэг язгууртнууд болон санвартнууд улс орноо хенотизмээс монотеизм буюу цорын ганц бурханд итгэх итгэл рүү хөтлөн дагуулсан гэж тэд үздэг байсан. Тэдний энэхүү түүхэн натуралист үзлэр бол өндөр хөгжил бүхий энэ үеийг хүртэл шашны хэм хэмжээг тогтоогоогүй эсвэл бичгээр буулгаагүй байсан. Харин энэ үеийг хүртэл шашин зөвхөн аман болон зан үйлийн уламжлал хэлбэрээр л үеэс үед дамжин ирсэн гэж үздэг байв. Гэхдээ хожим 20-р зууны сүүлээр антропологчид шашнууд ийм энгийн байдлаар хөгжиж ирсэн гэдэг үзлийг ихээхэн үгүйсгэж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Библийн судлаачид орчин цагийн эхэнд Пентатухт хандаж байсан хандлагад нөлөөлсөн гэж хэлж болно. Өнөөдөр ч Библийн судалгаанд тэдний энэ хандлага нөлөөлсөөр байна. Бидний хэлж заншсанаар шүүмжлэлт судалгаа нь ерөнхийдөө хуучин гэрээг өн эртний боловсронгуй бус итгэл үнэмшлээс илүү нарийн зохиц боловсронгуй шашин болон хөгжсөн хөгжлийг тусгасан гэж үздэг. Өөрөөр хэлбэл сүүлийнх нь өмнөхөөс илүү гэж үздэг гэсэн үг. Үүний талаар бид хэдэн тайлбар хийж болох юм. Нэгдүгээрт эергээр хэлэхэд Бурхан өөрийгөө илчлэхдээ тодорхой үе шаттайгаар илчсэн нь үнэн. Библиэд Бурханы талаарх онол номлол ойлголтууд нь өчүүхэн үрээс өсгөн хөгжсөн органик хөгжлийн тухай харуулдаг. Тэгэхээр Библи өөрөө сургаал номлол нь өсөж хөгждөг болохыг өгүүлдэг. Тэгэхээр тийм ээ, Библиэд бас Пентатухт ахиц хөгжлийн хэлбэр бий. Бурханы анхны илчилтүүдээс эхлэн бүрэн биелээ олох хүртэлх зураглалыг өгдөг. Яг л цэцэг дэлгэрэн ургаж байгааг хурдасхан харуулсан зурагтай адил гэж төсөөлж болох юм. Харин хоёрдугаарт сөргөөр хэлэхэд шүүмжлэлт судлаачид хүн төрлөختний түүхийн хувьслын буюу хөгжлийн үзлийг баримталдаг. Энэ нь ахиц дэвшил зайлшгүй байх ёстой гэж үздэг. Тэгвэл бидний хийх ёстой зүйл бол дэлхийн ертөнцийг хараад ахиц дэвшил зайлшгүй байдаг гэдэг нь агуу үлгэр домог төдий гэдгийг ойлгох явдал юм. Тийм ээ, бид өсөж хөгждөг, бас хөгжих тусам өөрчлөгддөг. Тэгэхээр хуучин эртний зүйлсийг дорд муу гэж үздэг орчин цагийн бардамнал нь гүн ухааны таамаг төдий бөгөөд Библиэд огт байдаггүй ойлголт юм шүү дээ.
Дэлхийн шашнуудын талаарх орчин цагийн үзэл хараа нь Израилийн итгэл бишрлийн хөгжлийн талаарх Библийн дүрслэлээс эрс ялгаатай байдаг. Пентатухт Израилийн итгэл үнэмшлийг үргэлжид монотеист байсан гэж харуулдаг. Адам Евагаас эхлэн Ноа, итгэлийн эцгүүд, Израилийн хөвгүүдийн ахлагчид итгэмжтэйгээр цорын ганц үнэн бурхныг бүхнийг бүтээгч хэмээн хүндлэн дэдэлсээр ирсэн. Энэ монотеист итгэл бүр анхнаасаа л аман болон зан үйлийн уламжлал хэлбэрээр дараачийн үеэс үед дамжин ирснийг бид Эхлэл номоос хардаг шүү дээ. Харин хожим нь Мосегийн үед шийдвэрлэх өөрчлөлт шинжилэлт гарсныг бид Пентатухаас хардаг. Энэ үед Израилийн итгэлийг хуульчлан тогтоож эхэлсэн. Мосе Израилийн ард түмнийг улс үндэстэн болгон бэлтгэхдээ эхлээд Бурхны хууль ба 10 тушаалыг гэрээний номд бичсэн байдаг. Энэ талаар бид дараа дэлгэрэнгүй үзнэ. Тэгэд мөн Израилийн итгэлийг хөтлөн чиглүүлэхийн тулд Пентатухын номнуудыг бичсэн. Тиймээс Библийн дагуу бол Израиль хаантай бас сүмтэй болохоос бүр өмнө эрт дээр Мосегийн үеэс эхлэн ариун бичээсүүдэд төвлөрч эхэлсэн байгаа юм. Библийн баримт ийм ил тодорхой байхад л орчин цагийн шүүмжлэлт үзэл нь натуралист түүхч тамгуудаас болж энэхүү Библийн түүхэн цаг хугацааны дараалал байх боломжгүй гэж үздэг. Орчин цагийн шүүмжлэлт эрдэмтэд Библиэд харуулсан Израилийн итгэлийн замналыг үгүйсгдэг. Тэгэд үн эртний шашнууд хэрхэн ховсон хөгжсөн тухай орчин цагийн ойлголттой нийцүүлэн тодорхойлсон байдаг. Тэдний үзлээр бол Израилийн эртний өвөг эцгүүд овгийн анимизм буюу бүх зүйлс сүнстэй гэж итгэн сүсэглэж байгаад дараа нь итгэлийн өвөг эцгүүд буюу овг аймагуд нь өсөн дэлхийн хэрээр политизм буюу олон бурхтад итгэх итгэлд шилжсэн гэж үздэг. Мөн энэ үзлийн дагуу Мосе Израилийг Египтээс удирдан гаргасны дараа түүний удирдах байсан израильчууд хинотизмыг буюу олон бурхтаас нэгийг нь онцлон шүтдэг байсан гэж үздэг гэсэн үг. Тэгээд шүүмжлэлт тайлбарлагчид яг бичвэрийн эсрэг буюу нийгмийн хөгжлийн энэ үе шатанд хинч байсан Израилийн итгэлийн хэм хэмжээг бичгээр болгох боломжгүй байсан гэж итгэдэг. Энэ мэд бичигдсэн итгэлийн жишг хэмжээ нь зөвхөн Израилийн хаан болон санваартнууд Израилийн итгэлийг журамдан цэгцлэхээр зорж байсан үед буюу Израилийн хаанд засаг тогтсны дараа боломжтой болсон байх ёстой гэж тэд үздэг. Тэгэхээр шүүмжлэлт эрдэмтдийн үзлийн дагуу зөвхөн Израилийн хаант улсын үед л ном судар дээрх шашин бий болох боломжтой гэсэн үг. Бүгдээрээ бичвэрийн талаарх орчин цагийн шүүмжлэлт хандлагын таамагуудын тухай болон Израилийн итгэлийн түүхэн хөгжлийн тухай үзлээ. Харин одоо бид үүнтэй холбоотой хоёр дахь асуудлыг авч үзье. Эдгээр үзлүүд нь Пентатухын бичээчийн талаарх шүүмжлэлт хандлагад хэрхэн нөлөөлсөн бэ? Бид шүүмжлэлт тайлбарлагчид нь Израильчуудын итгэл үнэмшил нь Израилийн хаант засгийн үед л загварчлагдсан бичигдсэн байх боломжтой гэж итгэдэг тухай сая ярилцсан. Мэдээж энэ таамагаар бол Пентатухыг бичгэд Мосе огт оролцоогүй гэж итгэдэг гэсэн үг шүү дээ. Харин тэд эдгээр номууд нь эртний аман хэлбрээр залгамжлан ирсэн уламжлалыг хаант засгийн үед янз бүрийн хэлбрээр бичиж булгах урт удаан үйл явцын дунд бий болсон гэж үздэг. Тэд эдгээр баримтуудыг Израилийн зөвлөгийн үеэр болон цөллөгийн дараа засварлаж Пентатухын номуудыг эмэгтгэн өнөөгийн бидний мэдих хувилбарыг гаргасан гэж үздэг. Тэгэхээр бичвэрийг судалж буй оюутнууд Пентатухын хөгжлийн талаарх энэхүү урт удаан явц бүхий түүхэнд олон судлаач итгэдэг гэдгийг анх сонсоод ямар нотох баримт байгааг гайхаж хоцордог. Тэгэхээр бүгдээрээ Пентатухын бичээчийн талаарх энэ хандлагыг авч үзэхдээ шүүмжлэлт судлаачдын ашигладаг 3 гол нотлохыг товчхон харцгаая. Эхлээд Пентатух дахь Бурхны олон янзын нэрсийг авч үзцгээе. Ихэнх үеийн шүүмжлэлт тайлбарлагчид Пентатухт Бурхны олон янзын нэр байдгийг анзаарсан байдаг. Эдгээр олон янзын нэрс нь Израилийн итгэлийн урт удаан хувьслын замналын баталгаа гэж тэд маргадаг. Жишээ нь зарим тохиолдолд Пентатухт Элохим буюу Бурхан гэдэг нэрийг ашигласан байдаг. Зарим тохиолдолд Бурхныг Яве буюу Эзэн гэж дуудсан байдаг. Пентатухт Бурхны хоёр нэрийг хамтд нь ашиглан тодорхойлсон байдаг. Жишээ нь Яве Элохим буюу Эзэн Бурхан. Яве Ире буюу Эзэн хангадаг. Мөн Эл Элион буюу хамгийн дээд Бурхан. Эл Шадай буюу орчуулбал агуу хүчит Бурхан зэргээр нэрлсэн байдаг. Гэхдээ Пентатухт Бурхныг олон янзаар нэрлсэн нь тийм ч онцгой зүйл биш байсан гэдгийг хэлэх нь чухал. Эртний ойрхон орондын бусад шашнуудын бурхтын нэрсийн тухай 20 дугаар зуунд хийсэн судалгаанаас харахад бусад шашнуудыг бичиж тэмдэглэсэн бичээчид хүртэл бурхтаа олон янзын нэрээр нэрлсэн байдаг. Тэгсэн ч
Ихэнх үеийн шүүмжлэлт судлаачид Пентатух дахь Бурхны нэрс нь энэ ном урт удаан хугацаанд бичигдсэн гэдгийг илчилж байна хэмээн үзсэн. Зохиолч бүр нэг өөр нэр нэмж бичсээр байгаад Пентатухт Бурхан олон өөр нэрээр бичигдсэн гэж тэд итгэдэг. Хуучин гэрээг уншаад та тэр даруй л Бурхныг өөр нэрээр нэрлсэнийг анзаарна. Эхлэл 1-р бүлэгт Бурхныг Элохим гэж нэрлсэн байдаг. Гэтэл Эхлэл 2-р бүлэгт гэнэт Явэ гэдэг нэр гараад ирдэг. Шүүмжлэлт хандлага үүнийг Евангелийн хандлагаас тун өөрөөр ойлгодог. Шүүмжлэлт судлаач бол эдгээр нэрсийг өөрөөр хүмүүс бичсэн гэж үзнэ. Харин Евангелийн итгэгч болсныхоо хувьд бид түр азнаж илүү том зургийг харах хэрэгтэй гэж би бодож байна. Бурхан бол Элохим, тэр бас Явэ. Элохим гэдэг нь энэ дэлхийг захирагч, бүтээгч, бүх үндэстнээс агуу хүчрэхэг, туйлын төгснэг нь агуу хүчит Бурхан гэсэн утгатай. Гэхдээ Израильтай гэрээний харилцаатай болсныхоо дараа Бурхан өөрийгөө Явэ гэж илчлэн танилцуулсан байдаг. Тэр бол ард түмнийхээ төлөө байх, бас хамт байх, бий байдаг Бурхан юм. Тиймээс ч Израиль бол Бурханы сонгосон ард түмэн учраас түүний энэ алдар нэр нь гэрээний нэр болох учиртай байжээ. Пентатухыг хэн бичсэн талаарх үзлээ батлахын тулд шүүмжлэлт эрдэмтэд Бурханы олон янзын нэрээс гадна давхурдсан хүүрнэл гэж нэрлэдэг зүйлийг танилцуулдаг. Пентатух дахь цөөнгүй багц ишлүүд хоорондоо ижил төстэй гэдгийг харахад л ойлгомжтой байдаг. Харин шүүмжлэлт тайлбарлагчид эдгээр багц ишлүүд янз бүрийн бүлэг хүмүүсийн өөр аман уламжлалуудаас гаралтай гэдэг. Тэгээд тэдгээр хүүрнэлүүд бий болох явц нь Пентатухт бичигдэн үлдсэн гэж үздэг. Жишээ нь тэдний хэлдгээр Эхлэл 1-1-ээс 2-3 болон Эхлэл 2-4-өөс 25 дээрх бүтээлийн 2 хүүрнэлийг тэд ихэнхдээ онцлон ярьдаг. Мөн тэд Эхлэл 12-ын 10-аас 20, 20-ын 1-ээс 18, мөн 26-гийн 7-оос 11 дээрх Авраам болон Исаак хоёрын аль нь худал хэлж, эхнэрүүд нь аюулд орсон тухай хүүрнэлүүдийн ижил төстэй талыг онцлон ярьдаг. Уул нь Юдэ болон Христ итгэлд тайлбарлагчдын аль нь эдгээр төстэй талуудыг тун үндслэлтэйгээр тайлбарсан байдаг шүү дээ. Харин шүүмжлэлт эрдэмтэд эдгээр хүүрнэлүүд нь өөр аман уламжлалуудын тэмдэглэл бөгөөд хожим нь Пентатухт багтсан гэдэг үзлийг л ягштал баримталдаг. 3 дугаарт шүүмжлэлт судлаачид Пентатух дахь зөрчилтэй хүүрнэлүүдийн тухай ярьдаг. Тэдгээр зөрчилтэй хүүрнэлүүд нь Библийн энэ хэсгийг хэн бичсэн тухай тэдний нарийн төвөгтөө шинэ онолуудад дэмжлэг болох нь бий. Жишээ нь тэд ихэнхдээ Гитлэл 12-ын 1-ээс 20 болон Дэд хууль 16-гийн 1-ээс 82 дээрх дээгүүр өнгөрөх баярын зааврыг ялгаатай байдлыг дурдсан байдаг. Мөн тэд Гитлэл 20-ын 1-ээс 17 болон Дэд хууль 5-ын 6-аас 21 дээрх 10 тушаалын ялгаатай талуудыг онцолдог. Үүн дээр уламжлалт Юдэн болон Христ итгэлийн тайлбарлагчид эдгээр ялгаатай талуудын учрыг хэрхэн олж болохыг аль хэдийн заажчихсан шүү дээ. Гэтэл шүүмжлэлт тайлбарлагчид эдгээр ялгаатай талуудыг аман уламжлал, бичгийн их сурвалжуудын урт удаан, нарийн төвөгтөө түүхийн тусгал гэж үзээд өнөөгийн бидэнд байгаа Пентатух бол үүний үр дүн юм гэдэг. Библийг унших үед ялангуяа Пентатухыг унших үед уран зохиолын олон өөр төрөлтөө бид тулгардаг шүү дээ. Зарим тохиолдолд жишээ нь Эхлэл номын ихэнх хэсэгт Эхлэл 1-1-ээс 2-3 дугаар ишлэлүүдэд Бурхан тодорхой дарааллаар 7 өдрийн турш бүтээж байгаа дүр зургийг хардаг. Бурхан үгээрээ бүтээсэн ба Бурханы хүчрхэг байдлын тухай. Бурхан бол бүтээгч гэдэг тухай. Бурхан хүн төрлөختнийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн тухай өгүүлдэг. Үүний яг дараагийн бүлэгт буюу 2-4-өөс 25 дугаар ишлэлд бүтээлийн тухай өөр нэг түүх бий. Энэ түүхэнд Бурханыг Бурхан эзэн гэж дуудсан байдаг учраас зарим хүмүүст зөрчилтөө санагддаг. Юмсыг бий болгохын тулд үгээ хэлдэг Бурхан одоо бүхнийг бүтээх гэж доош бууж ирсэн байгаа тухай гарч байна. Тэрээр анхны хүнийг газар шорооноос бүтээсэн гэж, тэгээд эрэгтэй хүнээс анхны эмэгтэй хүнийг бүтээсэн. Тэгэхээр Бурхан үл үзэгдэгч бүтээгч Бурхан байхын оронд газар дэлхий дээр бууж ирээд өөрийн гараар хүнийг бүтээсэн байгааг харж байна уу?
Тиймээс үнэндээ энэхүү өөр түүх байгаа нь нөгөөтөөгөө зөрчилддөггүй харин ч илүү бүрэн гүцэд болгодог. Тиймээс энд үнэхээр зөрчилтөө агуулга байгаа юм бол эртний хүмүүс олж харахгүй байсан гэж үү гэдгийг бид санах хэрэгтэй. Энэ л гол түлхүүрэн шүү дээ. Тэд тэнэг хүмүүс байгаагүй нь лавтай. Өөр цаг үе, өөр соёл нийгэмд байсан хэдий ч бидэнтэй л адил оюун ухаантай байсан. Тиймээс эдгээрийг хамтд нь байлгасаар ирсэн нь тэдний мэрэгэн ухаан байсан юм. Хоёр дахь түүх нь бидэнд илүү их гар бие оролцдог Бурхны тухай өгүүлдэг. Бид үүнийг теологид угаасаа байсан бурхан буюу бүтээлд орж ирсэн бурхан гэж хэлдэг. Бичвэрийг итгэмжтэйгээр уншина гэдэг бол хардаж сэрдэж биш, харин ойлгож мэдхийн тулд уншихыг хэлдэг. Юу гэвэл надад асуулт байж болно. Гэхдээ энэ нь итгэлийг ирж олохын төлөө байх ёстой. Эцэст нь би Библиэд байгаа зүйлс нь бурхан байлгахыг хүссэн учраас л бичигдсэн гэдэгт итгэдэг. Уншигчийн хувьд би маш анхааралтай унших ёстой. Ялангуяа ойлгомжгүй зүйлтэй тулгарвал бурхан хоёр өөр зүйлийг энд хамтд нь оруулснараа юу хэлэх гэсэн юм бол гэдгийг ойлгохыг хичээнэ гэсэн үг. Үнэн дээр өөр газарт, өөр цаг хугацаанд байгаа хоёр өөр дүр зураг илүү их зүйлсийг ойлгуулж чадах учраас бид харин ч талархах хэрэгтэй. Ингээд орчин цагийн шүүмжлэлт хандлагын таамагуд бичээчийн талаарх үзэл баримтлалуудыг авч үзлээ. Одоо тэгэхээр шүүмжлэлт судлаачдын Пентатухыг судлахтаа баримталдаг тайлбарлах гол стратегиудыг үзэж болохоор боллоо. Эдгээр асуудлыг хураангуйлан тайлбарлах олон арга байдаг ч бид орчин цагийн шүүмжлэлт судлаачдын тайлбарлах 5 гол стратегийн тухай үзэх болно. Тэгэхдээ бид тэдгээр стратегийг их сурвалжаас нь эхлээд хөгжиж ирсэн дараалалаар нь авч үзнэ. Анх утга зохиолын шүүмж гэгддэг байсан их сурвалжийн шүүмж нь К.Х. Графийн 1866 онд хэвлэгдсэн хуучин гэрээний түүхийн номууд нэртэй зохиолд анх дурддагдсан байдаг. Тэгээд олонд танигдсан орчуулагч Жулиас Вилхаусны 1883 онд хэвлэгдсэн Израилийн түүхийн урьдч дүгнэлт хэмээх номд боловсронгуй болсон байдаг. Их сурвалжийн шүүмжүүд нь Пентатух нь эртний шашны бичээсүүдтэй л адил аман уламжлалаас гаралтай гэж итгэдэг байсан. Гэхдээ тэд Пентатухыг Израилийн хаант засгийн үеэс гаралтай бие даасан бичгийн их сурвалжуудаас үүсэлтэй гэж итгэдэг байв. Тэгээд үүнийг тайлбарлаж тодорхойлоход бүхий л анхаарлаа төвлөрүүлсэн. Эртний хаант засаглалын үед бичигдсэн Пентатухын хамгийн эртний их сурвалжийн баримтыг Вилхаусны нэр томьёоны дагуу Явист буюу Жеусгээр товчилдог. Энэ нь бичигдсэн их сурвалжид Бурхны хамгийн түгээмэл нэр болох Явыг герман хэлэнд Жеусгээр эхэлж бичигдсэн байдгаас улбаатай. Энэ нь англи хэлэнд Жехова гэж хэлдэгтэй адил юм. Ж сурвалж буюу Явагийн талаарх ишлэлүүд эхлэл болон гэтлэл номд олон байдаг. Их сурвалжийн шүүмжлээчид Пентатухын энэ хэсгүүд Христээс өмнөх 950 онд Соломоны үед Юудэд бичигдсэн гэж маргадаг. Энэ үзлээр Ж сурвалж нь эртний цаг үеийн тухай өгүүлсэн баримт бичгийг төлөөлдөг бөгөөд Израилийн шашны хууль дүрэн ба төвлөрөл мөн Иерусалим дэх Давидын хаант засгийн нийгмийг дэмждэг баримт бичиг юм. Пентатухын бичгийн хоёр дахь их сурвалжийг Элохист буюу сурвалж гэж үздэг. Учир нь тэдгээр хэсгүүдэд Бурхныг Элохим гэж нэрлсэн байдаг. Сурвалж нь эхлэл болон гэтлэл номуудад бас байдаг. Энэ онолын дагуу сурвалж нь Израиль улс хоёр хаант улс болон задарсны дараа буюу Христээс өмнөх 850 оны үед Хойд хаант улсад бичигдсэн гэж үздэг. Энэхүү сурвалж нь Давидын хаант улсыг шүүмжилдэг Хойд зүгийн иш үзүүлэхийн үзэл санааг дэмжсэн байдаг. Утга зохиолын 3 дахь их сурвалжийг Д буюу Дэд хуулийн сурвалж гэж нэрлэдэг. Д сурвалжийн ишлэлүүд нь голчлон Дэд хууль номд орсон байдаг ба Пентатухын бусад номуудад тун цөөхөн байдаг тул ийхүү нэрлэжээ. Энэ төрлийн их сурвалжууд нь ойролцоогоор Христээс өмнөх 622 оны Йосия хааны шинчиллээс Христээс өмнөх 586 оны Вавилончуудад цөлөгдсөн Иерусалимийн уналтын хоорондох хугацаанд ихэвчлэн хамаардаг. Нэг түгээмэл таамгаар бол Д сурвалж нь хойд Израилаас салж Юдатаа нийлсэн Левчүүдийн үйл хэргийг харуулдаг байна. Левчүүд Давидын удамд үнэнч байсан ч бас ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсан юм. Төгсгөлд нь Пентатухын хөгжилдөх сүүлийн буюу 4 дахь гол утга зохиолын их сурвалжийг ерөнхийдөө П сурвалж гэдэг. Энэ нь Прист буюу дахилж гаралтай бичээч ба бичээчдэг илэрхийлдэг. Нийтлэг таамгаар бол П нь Христээс өмнөх 500-аас 400 оны хооронд Левит номыг бичиж Пентатухын зарим хэсгүүдийг эмэгтгэн засварласан хэсэг бүлэг дахилч нар байсан гэж үздэг.
Энэхүү шинжлэгдсэн ойлголтын дагуу бол П сурвалж нь Пентатухыг цөллөгөөс босож ирсний дараах Израильчуудын нийгмийн байр суурь болон мөргөл хүндлэлийг сэргээн чиглүүлэхэд зориулан загварчлагдсан гэж үздэг. Тэгэхээр 20 дугаар зууны үед чадварлаг эрдэмтэд их сурвалжийн шүүмжийн нэгийг нь ч үл хайхарч орхигдуулаагүй. Харин ч эдгээр үзэл санааны ул мөр Пентатухын талаарх шүүмжлэлт саналуудад одоо ч үзэгдсээр байдаг. Пентатухын талаарх шүүмжлэлт хандлагын 2 дахь гол стратегийг хэв маягийн шүүмж гэж үзсээр ирсэн. Хэв маягийн шүүмж нь анх Херман Гюнклийн 1901 онд бичигдсэн Эхлэл номын домгууд хэмээх ажлаар хуучин гэрээний судлалын тусгай салбар болж эхэлсэн. Гюнкл болон түүнийг дагагчид их сурвалжийн шүүмжийн гол итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ Пентатухын хөгжлийн эхэн үеийн талуудад илүүтэй анхаарсан. Хэв маягийн шүүмжлэгчид нь Пентатухын бичгийн их сурвалжуудад анхаарал хандуулахаас илүү Израилийн хаадын өмнөх үеэс өмнөх аман уламжлал гэж итгэж байсан зүйлстэй илүүтэй анхаарч байсан юм. Хэв маягийн шүүмжлэл олонний дунд эд түгэн дэлгэрч байсан тэр үед судлаачид бичиг үсэг тайлагдаагүй овгийн нийгэм соёлд аман уламжлалууд ямар үүрэг гүйцэтгэж байсныг тэмдэглэсэн байдаг. Хэв маягийн шүүмжлэгчид Пентатухын баримтат их сурвалжууд руу хөтлөх жинхэнэ, динамик, бичиг үсэггүй үеийн уламжлалуудыг эрен хайж байхдаа эдгээр судалгааг хийсэн байдаг. Хэв маягийн шүүмж нь ерөнхийдөө 2 талт арга барилтай байсан. Нэг талаар хэв маягийн шүүмжлэгчид домог, үлгэр, туйлс, хайр сэтгэлийн түүхүүд, бааtruуд болон сургаалт зөвлөл гэх мэт эртний аман уламжлалын хэлбэр төрлүүдийг олохын тулд бичээсийн хэсгийг задлан шинжилдэг байсан. Харин нөгөө талаараа тэдгээр төрлүүдийн аман уламжлалуудын CCN Leben буюу амьдралын нөхцөл байдал гэх нийгэм соёлын нөхцөлтэй нь уялдуулан судалдаг байсан. Үүнд магтаал хүндлэл, овгийн сууршил, өрхийн зохион байгуулалт, тухайн нутгийн хууль шүүх гэх мэт зүйлс багтдаг. Жишээ нь Эхлэл номын 32-ын 22-оос 32 дугаар ишлэлдэх Яков Пинелд барилдсан түүхийг эртний овгуудын галт тойрон сууж ярьдаг байсан домгоос гаралтай гэж үздэг шүүмжлэгчид цөөнгүй байдаг. Тэд үүнийг Ябок голын иргдээр болсон юр бусын ид шидийн үйл явдлуудын тухай үлгэр домгуудаас гаралтай гэж үздэг. Энэ онолын дагуу бол харин энэ түүх бүр хожим Яков гэдэг овг аймгийн хүнтэй холбогдсон гэдэг. Мэдээж хэрэг хэв маягийн шүүмж нь Библийн текстийн бүтэц ба хэв маягийн онцлогийн ач холбогдлын талаар зөв зүйтэй асуудлуудыг дэвшүүлсэн байдаг. Гэхдээ их сурвалжийн шүүмжийн л нэгэн адил олон янзын саад бэрхшээлтэй тулгарч байсан. Хэв маягийн шүүмжид тулгардаг бэрхшээл нь ялангуяа аман хэв маяг болон Библийн текстийн цаад нөхцөл байдлын тухай таамаг тайлбаруудад төвлөрдөг. Гэхдээ хэв маягийн шүүмж нь өнөөдөрч гэсэн олон шүүмжлэлт эрдэмтдийг бичвэрийн салшгүй хэсэг болсон Пентатухаас илүү эргэлзээтэй тайлбарууд руу хөтлсөөр байна. Шүүмжлэлт эрдэмтэд Пентатухыг тайлбарлаж байсан 3 дахь гол арга замыг ихэнхдээ уламжлалын шүүмж эсвэл уламжлал түүхийн шүүмж гэж нэрлэдэг. Их сурвалжийн болон хэв маягийн шүүмжээр суйрлан хөгжсөн уламжлалын шүүмжлэгчид нь эртний аман уламжлалууд болон бичгийн их сурвалжууд хэрхэн теологийн болон улс төрийн бүрэн зохиц үзэл суртал хараа болж хөгжсөнийг анхааран судалдаг. Тэргүүлэх эрдэмтэд болох Мартин Нот 1948 онд хэвлэгдсэн Пентатухын уламжлалын түүх номдо, Герхард вон Рад 1957 онд хэвлэгдсэн хуучин гэрээний теолог хэмээх номдо Пентатух нь янз бүрийн уламжлалын нөлөөг хэрхэн тусгасныг асуусан байдаг. Мөн үүнээс гадна уламжлалын шүүмжлэгчид нь Пентатух дахь хоорондоо зөрчилддөг теологийн итгэл үнэмшлийн талаарх байр сууриа тодорхойлсон байдаг. Тэд Пентатухт бүтээл, өвөг дээдэс, Египтээс чөлөөлөгдсөн болон амлагдсан газрыг эзэлсэн зэрэг сэдвүүдийн талаарх олон янзын уламжлалын нэгдлийг хэрхэн тусгасныг тэмдэглэсэн байдаг. Мөн тэдний судалдаг асуудлуудаас цөөн хэдийг дурдхад л Израилийн овгууд, Давидын хаан ширээ, Иерусалимийн сүм гэх мэт байна. Мөн тэд теологийн эдгээр цогц уялдаа холбоо нь Пентатух дахь ихэнх гол сэдвүүдэд гүнзгий нөлөө үзүүлсэн гэдэгт итгэдэг. Дахин хэлэхэд уламжлалын шүүмжийн тодорхой дүгнэлтүүдийн ихэнх нь өдий хүртэл эргэлзээтэй байсаар ирсэн. Гэсэн хэдий ч хуучин гэрээний тайлбарлагчдын Израилийн уламжлалуудын өөр хоорондоо зөрчилддөг эсвэл бүр сөргөлддөг олон янзын урсгалыг тусган харуулсан хэсгүүдийн талаарх ярианаас нь бид энэхүү хандлагын ул мөрийг олж харж болно. Шүүмжлэлд тайлбарлагчид Пентатухын хөгжлийн талаарх дүгнэлт хийж ирсэн 4 дахь гол арга замыг найруулгын шүүмж гэдэг.
Шүүмжийн энэ арга барил нь таамаг баримт бичгүүдийг хэрхэн найруулан засаж өнөөгийн бидний мэдих Пентатух болсонд голлон анхаардаг. Найруулгын шүүмж нь анх шинэ гэрээ судлалд сайн мэдээний номуудын ялгааг тайлбарлах арга зам хэлбэрээр 20 дугаар зууны үеэс үүсэн бий болсон. Найруулгын шүүмжлэгчид эдгээр ялгаанууд нь өмнө бичигдсэн байсан зүйлсийг дахин найруулан засах үед бий болсон гэж үздэг. Пентатухт адил төстэй арга техникүүдийг ашигласан байдаг. Өөр хүмүүс хэрхэн эртний Ж, Д зэрэг бичгийн их сурвалжуудыг авч Пентатухыг өнөөгийн эцсийн хэлбэрт оруулж найруулсныг тайлбарлах оролдлогууд хийгцээр байжээ. Энэ шүүмж нь П сурвалжийн сүүлийн найруулгад гол анхаарлаа хандуулсан. Найруулгын шүүмжийг өнөөдөр ч Библиэд буюу Эхлэлээс Дэд хууль хүртэлх номуудад анхаарал хандуулдагаараа давуу байв. Гэхдээ найруулгын шүүмж нь их сурвалжийн, хэв маягийн болон уламжлалын шүүмжийн дүгнэлтүүдтэй хизээж зөрчилдөж байгаагүй. Одоо харин бид Пентатухын өнөө цагийн хамгийн нөлөө бүхий буюу орчин цагийн шүүмжлэлт хандлагыг тодорхойлдог зарим чиг хандлагуудыг энд дурдах болно. Ойрын хэдэн 10 жилийн дотор цөөнгүй шүүмжлэлт тайлбарлагчид эртний түүхэн онол тайлбаруудаас илүү зүйлсийг ирж хайсаар байна. Эдгээрийн оронд тэд Пентатухын уламжлалт, еврей их сурвалжийн гүн гүнзгий утга болон теологийн нэгдэлд илүү их анхаарах болсон байна. Эдгээр чиг хандлагууд нь олон янзын хэлбэртэй болсон. Тэдгээрээс цөөн хэдийг дурдвал яруу илэрхийллийн шүүмж, каноны шүүмж, шинэ утга зохиолын шүүмж гэх мэт байна. Гэхдээ тэд бүгд л Пентатух нь синагогууд болон чуулганаар дамжин бидэнд ирсэн гэж үзэж үүнийг тайлбарладаг. Пентатухыг авч үздэг сүүлийн хэв маяг нь өмнөх шүүмжлэлт хандлагуудаасаа илүү найдлага төрүүлдэг. Гэхдээ орчин цагийн эдгээр чиг хандлагууд нь эцэстээ ямар үр жимс гаргахыг гагцхүү цаг хугацаал бидэнд харуулах бизээ. Ингээд бид Пентатухын танилцуулга хичээлээр Библийн энэ хэсгийн талаарх орчин цагийн шүүмжлэлт хандлагуудын талаар авч үзлээ. Харин одоо бид хичээлийн 2 дахь гол сэдэв болох Пентатухын талаарх орчин цагийн Евангелийн үзэл санааны тухай үзье. Евангелийн үзэл санааг баримтлагчид өнөө цагт Библийн эхний 5 номын талаар ямар чиг хандлагатай байдаг вэ? Хичээлийн зорилгын дагуу өмнө нь бид Евангелийн итгэгчид гэдэг нь бичвэрийн бүрэн эрх мэдлийг баримтладаг хүмүүс хэмээн тодорхойлсныг та бүхэн санаж байгаа байх. Евангелийн итгэгчид энэхүү итгэл үнэмшлээ үргэлж нэгэн адил арга замаар илэрхийлж байгаагүй гэдгийг энд дурдах нь илүүц байх. Гэвч бичвэрийн эрх мэдлийг тууштай баримтладаг тул тэд орчин цагийн шүүмжлэлт судлаачдаас их өөрөөр Пентатухт ханддаг юм. Пентатухын талаарх орчин цагийн Евангелийн үзэл санааг бид өмнөх хичээлүүдтэйгээ адил дарааллаар хураангуйлан үзэх болно. Нэгдүгээрт биднийг хөтлөн чиглүүлэх учиртай зарим чухал евангелист таамгуудыг авч үзнэ. Хоёрдугаарт Пентатухын бичээчийн эрх мэдлийн талаарх Евангелийн үзэл санааны тухай үзнэ. Харин гуравдугаарт бид үүнийг тайлбарладаг Евангелийн зарим гол стратегийн тухай ярилцсан. Ингээд эхлээд Евангелийн зарим чухал таамгуудын талаар ярилццгаая. Бид шүүмжлэлт болон Евангелийн үзэл санааг харьцуулан харах хоёр л таамгаар өнөөдрийн хичээлээ хязгаарлах болно. Эхлээд бид супернатурализмд буюу юр бусын зүйлсд итгэх итгэлээ шалгах болно. Хоёрдугаарт Израилийн итгэлийн түүхэн хөгжлийн талаарх таамгуудыг авч үзнэ. Тэгэхээр эхлээд супернатурализмд итгэх итгэлийн тухай ярилцгаая. Supernatural гэдэг үг бол орчин цагт natural гэдэг үгнээс ялгаж салгахын тулд гаргаж ирсэн үг л дээ. Мэдээж бид бурханд итгэдэг бол бурхан бүх зүйлээр дамжуулан ажилдаг гэдэгт ч итгэдэг. Шотландын скептик философч Дэвид Хьюм ийхүү ялгааг анх гаргахдаа бид supernatural үйл явдлуудад итгэх шалтгаан байхгүй гэж хэлснээс хойш энэ харин асуудал болсон. Библийн үнэн зөв байдлын тухай олон хүн маргах болсны нэг шалтгаан энэ байсан. Яагаад гэвэл тэд Библич нь юр бусын гайхамшигар дүүрэн гэтэл бид гайхамшиг байдаггүй гэдгийг мэднэ гэж тэд хэлдэг. Үгүй ээ, тэгвэл гайхамшиг болдоггүй гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр Давид Хьюм тэгж баталсан гэдэг. Тэгвэл түүний баталсан онолыг эргээд сайн харах юм бол үнэндээ тийм ч сайн баталгаа биш байдаг. Түүний баталгааны гол санаануудын нэг нь бидэнд тухайн гайхамшгуудыг яг болсон гэдгийг нүдээр харж гэрчилсэн хинч байхгүй учраас тэдгээр гайхамшгуудыг өнөөдөр шалгаж баталгаажуулах боломжгүй гэдэг. Энэ үнэндээ тийм сайн баталгаа болж чадаагүй юм. Гэтэл Хьюмигийн амьдарч байсан цаг үед ч бас бурхан гайхамшигаа үйлсээр байсныг нүдэрэ харсан хүмүүс байж л байсан. Өнөөдөр ч бидэнд нүдээр харсан гэрчүүд бүр олон бий. Хэрв эдгээр нь одоо ч бий болдсон бол авралын түүхийн чухал мөчөд бурхан ажиллах үед эдгээр гайхамшгууд нь хэр их тохиолддог байсан болоо.
Бурхан түүхийг энгийн тодорхой заавраар удирддаг гэж бичвэрт заадаг. Тэдгээр зааврыг ялгаж таних хэрэгсэл болгон Бурхан бидэнд учир шалтгааныг тооцох ухаан болон шинжлэх ухааныг бэлэг болгон өгсөн. Энэ бол Евангелийн итгэгчид Пентатухыг судлахдаа оновчтой шинжлэх ухааны судалгааг зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг шалтгаан юм. Мөн үүний нэгэн адил Есүсийн дагалдагчид бид Бурхан энэ дэлхийн бүхий л зүйлд супернатурал буюу юр бусын байдлаар оролцож байсан, оролцоор байгаа гэдэгт ч итгэдэг. Бурхан энгийн үйл явц болон байгалийн зам ёсны ердийн үзэгдлээс үл хамааран тэдгээрт захирагдахгүйгээр эсвэл бүр эсрэгч ажилдаг. Яг энэ итгэл бидний Пентатухын судлалд олон талаар нөлөөлдөг. Нэн ялангуяа Бурхан бичвэрийн тэдгээр хэсгүүдийг зориудаар онгодоор хөтлөн бичвэрт оруулсан гэдэг нь баталгаатай. Тиймээс бичвэрийн тэдгээр хэсгүүд нь бүрэн дүүрэн эрх мэдэлтэй итгэмжид үгс мөн. Мэдээж бид Пентатухын жинхэнэ утга санааг өөрсдийнхөөрөө буруу тайлбарлахгүй байхад анхаарах хэрэгтэй. Бид тайлбараа үргэлж нэгтлэн сайжруулах шаардлагатай. Харин Евангелийн үзэл санаа бол Пентатухт үнэн гэж тунхагласан бүхэн нь Бурханы онгодоор бичигдсэн тул үнэн гэж үздэг. Тэгэхээр супернатурализмын талаарх таамгууд биднийг Израилийн итгэлийн түүхэн хөгжлийн талаарх таамгууд руу хөтлөн чиглүүлж байна. Орчин цагийн шүүмжлэлт судлаачид Израилийн итгэл эртний ойрох дорнодын бусад шашнуудын адил аяндаа хөгжиж ирсэн гэж маргадаг тухай бид өмнө үзсэн. Харин Евангелийн итгэгчид Израилийн итгэлийг онцгой тэнгэрлэг элчээр дамжин хөгжсөн гэж итгэдэг. Бурхан өөрийгөө Адамаас эхлэн Ноа гэх мэт эрчүүд ба эмэгтэйчүүдэд шууд илчилж байсан. Мөн тэрээр Израилийн өвөг дээдс болсон Авраам, Исаак, Яаковд үгээ хэлдэг байсан. Тэрээр Мосетэй шатаж буй бутан дотроос ярьсан. Синай уулан дээр Израильд хуйлаа өгсөн гэх мэт эдгээр илчлэлүүд нь Израилийн итгэлийг эртний ойрох дорн дахь бусад шашнаас өөрөөр хөгжөхөд хүргэсэн юм. Мэдээж Бурханы нийтлэг нэгүсэл болон сатааны нөлөө нь бусад шашнууд болон Израилийн итгэл үнэмшлийн хооронд ижил төстэй зүйлсийг бий болгосон нь лавтай. Гэсэн ч Израилийн итгэл байгалийн жамаар өөрөө аяндаа бий болоогүй. Харин Пентатухт үгүйсэнчлэн Бурхан юр бусын гайхамшигаараа Израилийн ихэнх үеийн итгэлийг бий болгон хөгжүүлсээр ирсэн. Ингээд бүгдээрээ Пентатухын талаарх орчин цагийн Евангелийн үзэл болон энэ үзэл шүүмжлэлт чиг хандлагаас юугаараа ялгардаг тухай авч үзлээ. Эдгээр үзлүүд нь Пентатухын эрх бичээсийн талаар тун ялгаатай итгэл үнэмшлийг бий болгосон байдаг. Шүүмжлэлт судлаачид Пентатух нь Мосегийн цаг үеэс гаралтай гэдгийг үгүйсгдэг бол Евангелийн итгэгчид нь Пентатух нь Мосегийн цаг үеэс гаралтай гэдэг Юудын болон Христ итгэлийн урт удаан түүхтэй итгэл үнэмшлийг баримталдаг. Пентатухыг хэн бичсэн бэ гэдэг талаарх Евангелийн үзэл санааг судлахын тулд бид үүнийг хоёр чиглэлд авч үзэх болно. Эхлээд бид энэ үзлийг батлах Библийн зарим нотлохоог дурдах болно. Харин дараа нь орчин цагийн Евангелийн итгэгчид Мосег бичээж гэх үндэс гэж нэрлэдэг итгэл үнэмшлийг хэрхэн дагах болсныг тайлбарлана. Тэгэхээр эхлээд Мосе үүнийг бичсэн гэдгийг батлах Библийн нотлохоог үздэцгээе. Мосе бол Пентатухыг бичсэн хүн мөн гэдэг уламжлалт үзлийг батлах Библийн нотлогоо нь бичвэрт хангалттай их бий. Гэхдээ бидэнд тийм хангалттай их цаг байхгүй тул Библийн 3 өөр хэсгээс цөөн хідэн нотлохоог авч үздэцгээе. Шинэ гэрээний нотлохоог эхлээд үзье. Лук 24-ийн 44-р ишлэлд Есүсийн хэлсэн үгийг сонсноо. Тэрээр энд та нартай хамт байхдаа миний ярьж байсан ёсоор Мосегийн хууль иш үзүүлэгчд болоод дуулал дахь миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гэжээ. Энэ ишлэлд Есүс тухайн цаг үеийн Юудэ хүн бүрийн л адил хуучин гэрээг бүхэлд нь 3 хэсэгт хуваасан байна. Эдгээр нь Мосе, иш үзүүлэгчд болон дуулал юм. Лук энэ загвартай уялдуулан Есүс Пентатух буюу Тоораг Мосетэй хамааруулсан гэжээ. Мөн Иохан 5:46 дээр Есүс Мосег Пентатухыг бичсэн гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Тэрээр энд "Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол надад итгэх байсан. Учир нь тэр миний тухай бичсэн юм" гэжээ. Есүсийн эдгээр гэрчлэлээс гадна шинэ гэрээний өөр хэсгүүдэд ч бас Пентатухын тодорхой хэсгүүдийг Мосе бичсэн хэмээн хэлсэн байдгийг бид Марк 7:10, Иохан 7:19, Ром 10:5, 1-р Коринт 9:9 зэрэг ишлэлүүдээс харж болно. Гэхдээ үнэн хэрэгтээ шинэ гэрээ Мосег бичээчнэ гэдгийг батлахдаа хуучин гэрээний гэрчлэлээр л тулгуурласан байдаг юм шүү дээ. Хуучин гэрээний номуудад Пентатухыг Мосетэй холбосон олон тохиолдол байдаг. Жишээ нь
2-р Шестер 25-ын 4-р ишлэлд хэлэхдээ Амазиах Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу гэсэн байдаг. Мосег Пентатухтай холбосон үүнтэй төстэй хуучин гэрээний ишлэлүүд олон байдаг нь 2-р Шестер 35-ын 12, Езра 3-ын 2 болон 6-гийн 18, мөн Нехемия 8-ийн 1 болон 13-ийн 1 зэрэг юм. Шинэ гэрээ болон хуучин гэрээний эдгээр нотлохоонууд нь ихэнхдээ бичээчийнхээ тухай Пентатух өөрөө юу гэж хэлсэн гэдэгт тулгуурласан байгааг онцлох хэрэгтэй. Шулуухан хэлэхэд Пентатухын ихэнх хэсгийг хэн бичсэн нь тодорхойгүй байдаг. Дэд хууль номын эхний ишлэлийг эс тооцвол эдгээр номуудын эхлэл төгсгөлийн алинд нь ч Мосег бичээч нь гэж дурдаагүй байдаг. Гэхдээ энэ бол эртний ойрох дорнодод тийм ч ховор үзэгдэл байсангүй. Үнэн дээр Мосе Бурханаас илчиллүүдийг хүлээн авсан бөгөөд Пентатухыг бичих үүрэгтэй байсан гэдгийг Пентатух өөрөө тов тодорхой хэлдэг. Тухайлбал Гитлэл 24-ийн 4 дээр Мосег Гитлэл 20-ийн 18-аас 23-ийн 33 дээрх гэрээг бичсэн нэгэн гэдгийг хэлж өгдөг. Лев 1-ийн 1-ээс 2 дугаар ишлэлээс бид Левчүүдийн хууль дүрмийг Мосегоор дамжуулан Израильд өгсөн гэдгийг мэддэг. Дэд хууль 31-ийн 1 болон 32-ийн 44 дээрээс бид дэд хууль номдох үгсийг Мосег хэлсэн гэдгийг олж мэддэг. Товчхондоо Пентатухын ихэнх хэсгийг хүлээн авч дамжуулахад Мосе идэвхтэй оролцсон болохыг Пентатух өөрөө ил тодорхой хэлж өгсөн байна. Эдгээр болон бусад Библийн нотлогоонууд нь Евангелийн итгэгчид яагаад Пентатухын бичээчийн талаарх шүүмжлэлт таамгуудыг хүчтэй эсэргүүцэж байсан шалтгаан юм. Мөн Пентатухыг Мосегоос хамаагүй хойно бичсэн гэдэг шүүмжлэлт таамгийг бичвэр дэмждэггүй ч тодорхой байна. Хэрв бид хуучин ба шинэ гэрээний гэрчлэлүүдийг дагвал Пентатухыг Мосетэй холбох нь зөв гэдэгт итгэлтэй байж болно. Пентатух Мосетэй холбоотой гэдгээ өөрөө бидэнд хэлж өгдөг нь хамгийн чухал юм. Гэтэл дэд хууль хүртэл Мосе бол яахын аргагүй гол дүрийн нэг мөн. Бичээч өөрөө Мосегийн үеийнх гэдгийг илчилдэг. Жишээ нь Гитлэл номд Яве бурхан Мосед гэрээний ном буюу Гитлэл 21-с 23 дахь бүлгийг бич гэж хэлсэн байдаг. Левит номоос бид Мосегийн дараалсан үгс болон заасан хуулиудыг харж болно. Тооллого номын гол дүр бол Мосе гэдэг нь ойлгомжтой. Дэд хууль номд Мосе олон удаа үгээ хэлсэн байдаг. Мөн энэ хэсгийг Мосе бичиж дахилчдад өгсөн тухайч энд хэд хэдэн удаа дурдсан байдаг. Мэдээж Мосе бүхлээр нь бичсэн гэж яг хэлээгүй боловч нэлээд их хэсгийг бичиж дахилчдад өгсөн гэдгийг дэд хууль ном өөрөө бидэнд тодорхой хэлж өгдөг. Тэгэхээр жишээ нь дэд хууль номоос харвал Мосе бол эцсийн бичээч нь мөн эсхээс үл хамааран дор хаяж 90% орчмыг нь тэрээр өөрөө бичсэн гэдэг нь тодорхой байна. Ингээд Мосе Пентатухыг бичсэн гэдэг үндсэн ойлголтыг баталгаажуулах Библийн нотлохыг авч үзлээ. Одоо харин бүгдээрээ 2 дахь сэдв рүүгээ орцгоё. Мосег бичээж гих үндэс гэснээрээ орчин цагийн Евангелийн итгэгчид жухам ямар утга санааг илэрхийлдэг вэ? Евангелистчүүд Пентатухын талаарх шүүмжлэлт үзэл баримтлалуудад олон янзаар хариулсан байдаг. Харин 20 дугаар зууны дунд үеэс эхлэн Пентатухын талаар Мосег бичээж гих үндсийн тухай ярих нь тун түгээмэл болсон байна. Эдвард Ж. Янг 1949 онд хэвлэгдсэн хуучин гэрээний танилцуулга хэмээх номдо энэ зүйлийг хураангуйлан дүгнсэн байдаг. Энд бид Пентатухыг Мосе бичсэн гэж батлахдаа түүний үг бүрийг нь бичсэн гэж хэлж байгаа хэрэг биш юм. Тэрээр өмнө нь байсан бичгийн их сурвалжуудын зарим хэсгийг ашигласан байж болох талтай. Түүнчлэн ариун сүнсний онгодоор хөтлөгдөн хожим нь баг зэрэг нэмэлт өөрчлөлт хийсэн байж ч магадгүй юм. Гэхдээ л үндсэндээ хамгийн гол нь энэ нь Мосегийн бичсэн бүтээл мөн. Гэхдээ Евангелийн итгэгчид Мосег бичээч нь мөн гэдэг үзлийн нарийн ширийн зүйлсийг олон янзаар ойлгодог. Гэхдээ аль ч нөхцөлд Мосег бичээч гих үндэс гэдэг үгийг хараад бид 3 хүчин зүйлийг санаж байх учиртай. Эдгээр нь Мосегийн ашигласан их сурвалжууд, Пентатухыг бичсэн үйл явц, Мосегийн дараа Пентатухыг дахин хянан засварласан зэрэг нь юм.
Тэгэхээр эдгээрээс эхлээд Мосегийн ашигласан их сурвалжийн тухай авч үзье. Бурхан өөрийгөө Мосед өөр арга замаар илчилж байсан гэдгийг бичвэрээс бид хардаг. Тухайлбал Бурхан анхны 10 хуулийг өөрийн мутраар бичсэн. Тэгээд Синай уулан дээр Бурханы Мосед өгсөн хуулийг гэрээний номд оруулсан байдаг. Гэхдээ бичвэрийн олон хэсгийн нэгэн адил Мосе Пентатухыг бичихдээ нэмэлт өөр их сурвалжийг ашигласан гэдэг нь тодорхой байна. Нэг талаас тэр олон янзын аман уламжлалуудаас ашигласан байж болно. Жишээ нь Мосе өөрийн төрсөн их болон өсгсөн гэр бүлийнхнээс баг балчир байхдаа сурсан зүйлсээ ашигласан байж болно. Мөн үүнээс гадна Гитлэл 18-ын 17-оос 24-р ишлэлд Мосе Медиан хүн Итро хэмээх хадам аавынхаа зааврыг хурдан хүлээж авдаг байсан тухай гардаг. Пентатухын аль нэг хэсэгт тэр дундаа эртний түүх эсвэл үүнтэй холбоотой аман уламжлалуудын тухай ярих бүрд энэ нь жаахан бүрхэг санагддаг. Учир нь баттай нотлохоо байхгүй шүү дээ. Аман гэж хэлж байгаагийн учир нь энэ юм. Энэ нь бичигдэж үлдсэн зүйл байхгүй гэсэн үг. Гэхдээ үүнийг дахиад сайн бодоод үзвэл Мосе нэг өдөр л гинэт нэг түүх зохиожгоогүй юм. Эсвэл Бурхан хүмүүсийн огт мэдэхгүй түүхийг түүнд ярьж өгөөгүй юм. Үүнийг ойлгоход бидэнд туслах хэд хэдэн зүйлийг бид мэднэ. Үүний нэг нотлохоо нь өнөөдөр ч эртний түүхийн олон зүйлс үлгэр домог эртний хүмүүсээс үеэс үед дамжин ирсэн эртний түүхүүд дээр л тулгуурладаг шүү дээ. Тэгээд тийм түүх нь Библийн цаг үедээ зэрэгцэн очих нь түгээмэл. Мөн Пентатух дахь баттай нэг нотлохоо бол Гитлэл тооллого номуудад гардаг түүхүүдийг Дэд хууль номд ч бас давтагдсан байдаг явдал юм. Мөн Дэд хууль номд Мосегийн хэлсэн үг болон заасан сургаал номлолууд нь Гитлэл болон тооллого номуудад ч бий. Хамгийн гол нь тэдгээр давтагдж буй зүйлс нь ижил төстөөч яг таг адилхан биш байдаг нь тун сонирхолтой. Израильд Мосегийн цаг үед өмнө нь болоод өнгөрсөн түүх домгийг болон эдгээр нь үеэс үед хэрхэн уламжлагдан ирсэн тухай ярилцаж, тэдгээрийг амьдралдаа хэрхэн ашиглах тухай бие биедээ ярьж өгдөг тийм нэг соёл уламжлал байсан. Мэдээж Мосе ч бас бага насндаа ээжтэйгээ хамт байхдаа өвөг дээдсийнхээ тухай түүхийг өөрийн еврей угсаа гарал буюу Авраамийн үр удам гэдэг тухай сонсож өссөн байж таарна. Этрогоос холдон Израилийн ахмадууд дээр иргэн ирсний дараа өөрийн өвөг дээдсийн түүхийг илүү их суралцсан байх. Тиймээс Мосеч үеэс үед дамжин ирсэн аман уламжлал болон түүхүүд дээр тулгуурлан Пентатухын зарим хэсгүүдийг бичсэн гэж үзэх хангалттай үндслэл бидэнд бий. Аман уламжлалуудын нөлөө нь Мосегийн шатаж буй бутан дотроос авсан дуудлагын гайхалтай онцлог талуудыг тайлбарладаг. Гитлэл 3:13-16 дугаар ишлэлд юу гэж хэлснийг харцгаая. Энд тэгэхэд Мосе Бурханд хараач би Израилийн хөвгүүд дээр очиж тэдэнд эцэг өвгдийн чин Бурхан намайг та нар руу илгээв гэж хэлэхэд тэд надаас түүний нэр хэн бэ гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ гэв. Эцэг өвгдийн чин Бурхан Авраам, Исаак, Яаковын Бурхан эзэн надад үзэгдэн гэж хэлэх гэжээ. Бурхан Мосед өөрийгөө шууд л эзэн эсвэл Яве, Авраам, Исаак, Яаковын Бурхан гэж хэлснийг анзаараарай. Тэгэхээр Мосед өмнө нь хэн нэг нь Явегийн болон эцэг өвгдийн уламжлалын тухай хэлж өгсөн байх учиртай. Үгүй бол Бурханы энэ үгийг сонсоод Мосе юу ч ойлгохгүй байх байсан. Харин энэ ишлэлээс бид Мосе ямар ч гайхсан асуулт асуухгүйгээр Бурханы зааврыг хүлээн авахд бэлэн байгааг харж байна. Пентатухыг бичихдээ Мосе бие даасан их сурвалжуудыг ч бас ашигласан гэдэгт бид илүү итгэлтэй байж болно. Бид энэ талаар Гитлэл 24-ийн 7 зэрэг ишлэлүүдээс харж болно. Энэ ишлэлээс бид Мосе эхлээд гэрээний номыг тусад нь бичсэн боловч хожим нь Гитлэл номд багтаан оруулсныг мэдэх боломжтой. Мөн тооллого 21-ийн 14-өөс 15 дугаар ишлэлд Мосе тухайн үеийн эзний тулаануудын номноос газар зүйн нэршлиг иш татан оруулсан байдаг. Үүнээс гадна Эхлэл 5:1 дээр мөн Адамын удмын ном гэсэн гадаад их сурвалжаас иш татсан нь тодорхой байдаг.
Энэ ишлэл дэх үг хэллэгийн орчуулгаас харахад Мосе Адамын удмын талаарх еврей хэлээр Sefer буюу ном хуйлмал бичээсээс мэдээллийг оруулсан байх боломжтой харагддаг. Мөн үүн дээр нэмж хэлэхэд Гэтлэл 17-гийн 14-р ишлэлд тулааны тухай дурдсан байдаг. Бурхан Мосед хандан хэлэхдээ үүнийг дурсгал болгон номд бичиж Йошуагийн чихэнд хоногшуул гэжээ. Бурханы Мосед өгсөн тушаалаас тэрээр Пентатухыг бүхэлд нь бичгээс нэлээн өмнө тухайн зүйлийг дангаар нь бичиж байсан нь тодорхой байна. Пентатухыг харахад нэн ялангуяа Эхлэл номын хувьд Мосе эртний баримт бичгүүдийг боловсруулан бичсэн нь ойлгомжтой байдаг. Мосе дор хаяж 4 хэлтэй байсныг бид мэднэ. Тэр Египт хэлтэй байсан. Мөн түүний еврей ээж асрагч ихэн байсан учраас еврей хэлтэй байсан нь гарцаагүй. Тухайн үеийн олон улсын худалдаа болон дипломат харилцааны албан ёсны хэл байсан Аккадиан хэлийг ч эзэмшсэн байсан. Арамея хэлээр Израильчууд эрт үеэс буюу Авраам, Исаак, Яаковын үеэс л ярьдаг байсан шүү дээ. Мосе үнэхээр сайн бэлтгэгдсэн, сайн боловсролтой хүн байсан нь Эхлэл номыг хэрхэн зохион байгуулж бичснээс нь харагддаг. Тэрээр энд тодорхой баримт сурвалжуудыг ашигласан талаараа өгүүлдэг. Учир нь тэрээр хэлэхдээ эдгээр нь олон үеийн турш эсвэл эдгээр баримтыг үзвэл гэх мэт үгсийг 10-таа ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр тухайн олон баримтыг үзэж харж Арамей болон эртний Канаан зэрэг их хэлүүдээс нь уншигчдаа зориулан еврей хэлнээ орчуулж байсан харагддаг. Гэхдээ энэ бол зөвхөн Эхлэл номын тухай биш. Левит, Тооллого мөн мэдээж Гэтлэл. Дэд хууль гээд Пентатухын сүүлийн 4 номыг харвал Мосе тус бүрийг нь яг газар дээр нь үйл явдал дээр нь бичсэн байдаг. Тэр яг тэнд өөрөө байж үйл явдлыг өрнүүлж байсан. Хамгийн чухал нь энэ бүгд Бурханы хийж байсан зүйлс байсан юм. Өөрөөр хэлбэл эдгээр номуудын ихэнх нь Бурхан иш үзүүлэгчдээр дамжуулан хэлсэн үгс шүү дээ. Евангелийн итгэгчид Пентатухыг Мосе бичсэн гэсэн гол үзлийг баримтлахдаа аман болон бичгийн их сурвалжуудыг хүлээн зөвшөөрөхөөс гадна үүнийг олон янзын үйл явцын туршид боловсруулан бичснийг нь хүлээн зөвшөөрдөг. Юуны өмнө Мосе Пентатухыг бичгээс өмнө ихэнх хэсгийг хүмүүст ярьж өгсөн байдаг. Энэ нь Гэтлэл болон Дэд хууль номын үгсээс тодорхой харагддаг. Пентатухын бусад хэсэг нь ч мөн эхлээд аман хэлбэрээр, тэгээд хожим нь бичгийн хэлбэрээр Израиль түмэнд хүрсэн харагддаг. Мөн Мосе Пентатухыг бичгийн тулд бичээж буюу туслахыг ажилуулдаг байсан байх. Мосе Египтийн хааны ордонд боловсрол эзэмшсэн учраас албан ёсны бичиг баримтыг бичээчээр бичүүлэх тогтсон хэв маягийг андахгүй мэддэг байсан нь лавтай. Израилийн удирдагч хүний хувьд тэрээр Пентатухыг бүхлээр нь биш гэхэд ихэнх хэсгийг нь өөрийн хяналт доор бичээчээр бичүүлсэн байх боломжтой. Бурханы онгодоор хөтлөгдөн бичвэрийг бичсэн бусад хүмүүс ч бичээж ажилуулдаг байсан нь Библиэд тодорхой бий. Жишээ нь Еремия 36-гийн 4-р ишлэлд иш үзүүлэгч Еремия дагалдагч Барухад үгсийг нь бичих заавар өгсөн байдаг. Үүний бас нэгэн нотлохоо нь Пентатухыг уран зохиолын олон янзын хэв маягаар бичсэн явдал юм. Жишээ нь Эхлэл номын олон хэсэгт ашигласан уран зохиолын хүүрнэлийн хэв маягууд нь бие биесээ тун өөр байдаг. Мөн Дэд хууль ном болон Пентатухын бусад номуудын еврей хэлний хэв загвар болон давталтуудын хооронд ч ихээхэн ялгаа бий. Үүнийг тайлбарлах хамгийн боломжтой хөлбөр нь эдгээр нь өөрөөр бичээчдийн ажил гэхээс өөр аргагүй билээ.
Мосег бичиж гэх үндэс гэдэг ойлголт нь зөвхөн түүний ашиглаж байсан их сурвалж болон Пентатухыг бичсэн үйл явцын тухай авч үздэггүй. Харин Мосегоос хойших Пентатухын засварууд ч мөн ордог. Шүүмжлэлд тайлбарлагчид Пентатухыг Израильчууд цөллөгөөс эргэн ирсний дараа боловсронгүй болж эцсийн хөлбөр нь бий болсон гэж үздэг тухай бид ярьсан шүү дээ. Харин Евангелийн итгэгчид Пентатух нь Мосегийн өдрүүдэд бий болж бичигдсэн ч түүнээс хойш зарим хэсэгт нь баг зэргийн засвар сайжруулалт хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Гэхдээ бид Пентатухын зарим нэг хэсгүүдийн цаг хугацааны тухай ярихдаа тун болгоомжтой хандах хэрэгтэй. Жишээ нь зарим судлаачид Филистчүүд гэсэн нэр орсон хэсэг бүр Мосегийн үеэс хойш бичигдсэн гэж үздэг. Гэхдээ энэ үзэл нь дараах 3 шалтгааны улмаас итгэл үнэмшил багтаа байдаг. Эхнийх нь тухайн бүс нутагт Филистчүүдийн оршин байсныг батлах археологийн мэдээ нь маргаантай байдаг. Хоёрдугаарт Мосе Филист аялагч гэсэн утгатай үгээр нийгмийн бүлгийнх нь ангиллыг нь илэрхийлсэн байх боломжтой. Гуравдугаарт Филист гэдэг үгийг Мосегийн үед ашигладаггүй байсан байж болох ч түүнээс хойших үеийн уншигчдад зориулан энэ үгийг нэмж оруулсан байж болно. Мөн үүнтэй яг адилаар тайлбарлагчид Эхлэл 36-гийн 31-ээс 43 дугаар ишлэлд гардаг Едомын захирагчдын жигсаалт нь Мосегийн амьдарч байсан цаг үеэс хамаагүй хожуу үед хамаатай гэж маргадаг. Гэхдээ л Эхлэл ном дахь Едомын захирагчдын жигсаалтыг бүрэн тодорхойлж чадаагүй л байгаа. Мөн л энэ багц ишлэлийг Мосегоос хойш нэмж оруулсан ч байх магадлалтай. Пентатухыг баг зэрэг засаж сайжруулсан бас нэг жишээ гэвэл Эхлэл 14-ийн 14-р ишлэлд бий. Энд тэгээд Авраам ач дүүгээ олзлогдсныг сонсоод гэрт нь төрж бэлтгэгдсэн 318 хүнийг удирдах дан хүртэл нэхэн хөөжээ гэсэн байдаг. Энэ ишлэлд Авраам дайснуудаа дан хүртэл нэхэн хөөжээ гэжээ. Гэтэл Йошуа 19-ийн 47 дугаар ишлэлээс бид Йошуагийн үеийг хүртэл тухайн нутгийг дан гэж нэрлээгүй байсныг олж мэддэг. Тэгэхээр Эхлэл 14-ийн 14 дээрх газрын нэрийг шинчилсэн нь тодорхой байна. Энэ төрлийн орчин цагтаа уялдуулан засах нь хожмын уншигчдад Авраамийн түүхийн газар зүйн байршлыг ойлгоход тустай байсан нь лавтай. Энэ мэдчлэн Пентатухын цөөнгүй багц ишлэлүүдийг засаж сайжруулсан байдаг. Пентатухын ийхүү засварлсан ишлэлүүдийн дотроос хамгийн их анхаарал татдаг нь Дэд хууль 34-р бүлэгдэх Мосегийн нас барсан тухай тэмдэглэл байх. Гэхдээ энд ч гэсэн бидэнд Израильд хуулийг өгсөн нэгэнд юу тохиолдсон талаарх нэмэлт тайлбар бий. Ийхүү жижиг сайжруулалтаас гадна еврей хэл хөгжихийн хэрээр Пентатухын үг хэллэгүүд ч бас хөгжин өөрчлөгдсөөр ирсэн. Мосе судлаачдын нэрлснээр прото-еврей гэдэг хэлээр бичигдсэнийг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байна. Египтээс олдсон Амарнагийн захидлууд гэгддэг олон улсын баримт нь энэ төрлийн еврей хэл нь Мосегийн цаг үеийн Канаан нутгийн хэл аялалтай холбоотой гэдгийг тодорхой харуулдаг. Гэхдээ үнэн дээр энэ хэлийг Пентатухын уламжлалт еврей хэлнээс ч өмнө хэрэглэж байсан юм. Хуучин гэрээний хэлний талаарх асуулт үнэндээ тун сонирхолтой. Энэ хэлийг хизээ ашигласан, хаанаас гаралтай, хаана анх ашигласан гэдэл. Археологийн олдварт үндэслэсэн нотлохооноос болоод энэ асуултууд хүмүүст их удаан эргэлзээтэй байсан. Эртний еврей бичиг, еврей хэл гэж байсан юм уу? 20-р зуунд олдсон бичгийн олдврууд бол бидэнд байгаа хамгийн сүүлийн үеийн олдврууд юм. Гэтэл тухайн олдвруудаас харахад Мосегийн үеэс бүр хойших үед хамаардаг. Тэгэхээр одоо бид яах ёстой юм бэ? Бас бидэнд Христээс өмнөх 13-4-р зуунд хамаарах дипломат харилцааны бүр архивын олдвор бий. Гэхдээ тэдгээр нь Израилийн газар нутаг болох Канаан нутгаас биш, Египтээс олдсон. Тэдгээр олдворуудаас Месопотамиас гаралтай Аккадиан хэл дээр байдаг. Энэ бол тухайн үеийн олон улсын дипломат харилцааны хэл байсан лингва франка хэл юм. Гэхдээ Канаанчууд Египтийн захирагч нарт хандан бичсэн байдаг. Канаан хэл дээр багахан тэмдэглэлийгч бичиж үлдээсэн байдаг. Чухам энд л гол учиг нь оршиж байна. Канаан хэл бол биднийг Мосегийн үеийн еврей хэлтэй холбох гүүр. Мосегийн үеийн
Ямар ч олдвор үлдээгүй ч эндээс бид ямар холбоотойг харна. Энэ л бидний гүүр. Тэгэхээр Канаан хил дээрх бичгүүдээс эхлэн цөллөгөөс өмнөх ихэнх үйл явдлыг бичсэн Мосегийн үеийн Библийн еврей хэл хүртэл хөөгөөд үзвэл дээрх асуудлуудыг ойлгож болно. Хэдий их тойруугаар холбогдож байгаа ч бидэнд жинхэнэ нотлохоо болж чадна. Христээс өмнөх 1600 оны үед буюу Израилийн хаадын үед еврей хэл нь одоогийн бидний хуучин буюу палео еврей хэл болон хөгжсөн юм. Гэтэл 15 Дэд хууль 32 гэх мэт Пентатухын зарим хэсгүүд еврей хэлний энэ үеийн хэлтэй тун төстэй байдаг гэдэгтээ олон судлаачид санал нийлдэг. Гэхдээ Пентатухын ихэнх хэсэг нь Христээс өмнөх 6-аас 8 дугаар зууны хооронд хөгжсөн сонгодог еврей хэлтэй үгсийн сан, үгийн бүтэц дүрмээрээ тун төстэй байдаг. Энэ нотлохоноос Мосегийн ашигласан прото еврей хэлийг палео еврей хэл болгон сайжруулсан нь харагдаж байна. Тэгээд хожим нь сонгодог еврей хэл болгон сайжруулж одоогийн бидний ашигладаг еврей хэл дээрх Библи болсон байна. Есүс түүний дагалдагчид болон элч нарын үед Пентатухын еврей хэл аль хэдийн эдгээр өөрчлөлт дундуур явсан байсан гэдгийг мартаж болохгүй. Гэсэн ч үүнээс болж Есүс болон түүний дагалдагчид тэдний цаг үеийнх Пентатухыг Мосе өөрөө бичсэн гэдэгт огтхон ч эргэлзээгүй байна. Тиймээс Христийн дагалдагч болсон бидний хувьд одоогийн бидэнд байгаа Пентатух бол Мосегийн их бичвэр мөн гэдэгт бас эргэлзэх хэрэггүй. Тэгэхээр бид Пентатухын талаарх орчин цагийн Евангелийн үзэл таамагуудын тухай авч үзлээ. Мөн Евангелийн итгэгчид Библийн энэ хэсгийг хэн бичсэн тухай юу гэж үздэг талаар ярилцлаа. Одоо харин тэдний эдгээр үзэл санаа нь тайлбарлах стратегт нь хэрхэн нөлөөснийг зарим талаас нь авч үзье. Евангелийн итгэгчдийн тайлбарлах стратегийг тодорхойлох олон янзын арга зам бий боловч өнөөдөр бид тэдний баримталдаг 3 гол чиглэлийг авч үзэх болно. Эхлээд бид сэтвчилсэн тайлбарын тухай үзнэ. Дараа нь түүхэн тайлбарын тухай үзнэ. Эцэст нь утга зохиолын тайлбарын тухай үзэх болно. Энэ 3 төрлийн тайлбар хоорондоо салшгүй холбоотой бөгөөд хизээч тусад нь авч үзэж болохгүй. Гэсэн хэдий ч тус бүрдээ өөр зүйлийг чухалчилдаг учраас тус бүрд нь авч үзэх нь зүйтэй. Эхлээд сэтвчилсэн тайлбарын тухай үзцгээе. Сэтвчилсэн тайлбарт Пентатухыг бид өөрсдийн чухал гэж боддог асуудлын тусгал болгодог гэсэн үг. Евангелийн итгэгчид Библийн энэ хэсэг дэх тодорхой сэдэв болон асуудлыг чухалчлан үздэг нь зүй ёсны хэрэг мөн. Пентатухын ном бүр нь өөрөө ямарваа нэг сэдвийг угаас чухалчилсан байдаг. Тэгэхээр мөн өөрөө тэдгээр сэдвүүдийг онцолсон эсвэл онцлоогүй ч байж болно. Энэ чиг хандлага нь Христ итгэлийн тайлбарын хэв маягийг мянган жилийн турш тодорхойлсоор ирсэн юм. Христ итгэгчдийн чухал гэж үздэг сэдвүүд маш урт жагсаалт болох нь мэдээж. Зарим нь хувь хүний асуултууд болон эргэлзээтэй асуудлуудыг хөнддөг. Зарим нь Пентатухыг системт теологийн уламжлалт үзэл баримтлалыг дэмжих зорилгоор ашигладаг. Жишээ нь Пентатухт Бурхны тухай олон зүйлийг илчилсэн байдаг. Бас хүн төрлөختний олон янзын асуудлын талаар хангалттай их зүйл бичсэн байдаг. Бүтээлийн тухай ерөнхийд нь их анхаарал хандуулсан байдаг. Гэхдээ сэтвчилсэн тайлбарын хамгийн дутагдaltaй талуудын нэг бол яалтчгүй Мосегийн бичсэн анхны тэдгээр сэдвүүд нь чухамдаа амлагдсан нутаг руу түүний дагуулan явсан Израильчуудад зориулагдсан гэдэг үнэнийг төдийлөн авч үздэггүй явдал юм. Анхны сэдв агуулгад бараг анхаарал хандуулдаггүйгээс болж сэтвчилсэн тайлбар нь жижиг сэдвүүд рүү анхаарал татхаас өөр бараг ач тусгүй байх талтай. Гэсэн хэдий ч бид шинэ гэрээн Пентатухын талаарх энэ чиг хандлагыг дэмжсэн байдгийг мартаж болохгүй. Есүс болон шинэ гэрээг бичсэн хүмүүс итгэлээр зөвтгөгдөх, салалт, итгэл ба үйлс гэх мэт Библийн харьцангуй жижиг сэдвүүдийн тухай ярихдаа Мосегийн номнуудаас иш татдаг байсан. Тиймээс бид бичвэрийг зөвхөн сэдвүүдийн талаас нь харахгүй байхад анхаарч болгоомжтой байж чадвал сэтвчилсэн теологи нь Пентатухыг судлахад үн цэнтэй арга зам байх боломжтой. Сэтвчилсэн тайлбарын тайлбарлах стратегиас гадна Евангелийн итгэгчид Пентатухыг судлахдаа ашигладаг бас нэгэн түгээмэл арга замыг бид түүхэн тайлбар гэж нэрлэдэг. Евангелийн итгэгчид зөвхөн Пентатухын теологийн сэдвүүдийг л үнэн гэж итгэдэггүй.
Харин Есүс болон түүний элч иш үзүүлэгчдийн жишээг дагаж Пентатухт өгүүлсэн түүхийг ч мөн үнэн гэж үздэг. Тиймээс Евангелийн итгэгчид Пентатухыг өнгөрсөнд юу болсныг олж нээх арга болгон ашиглах талаас нь тайлбарладаг. Сэдвчилсэн тайлбарт бид Пентатухыг өөрсдийн чухал гэж үздэг асуудлуудыг харах тол болгон ашигладаг гэж түрүүхэн хэлсэн шүү дээ. Тэгвэл түүхэн шинжлэл нь Пентатухыг түүхийн цонх болгодог. Өөрөөр хэлбэл Мосегийн номуудыг уншихдаа тухайн үйл явдлуудын цаатах түүхийг судлахыг чухалчилдаг гэсэн үг. Эхлэл номд бүтээлийн өдрөөс эхлэн Йосефийн үе хүртэл түүхийг өгүүлдэг. Гэтэл номын түүх Йосефийг нас барснаас эхлэн Израильчууд Мосетэй хамт Синай уулын бэлд буудлах хүртэлх түүхэн үйл явдлуудыг өгүүлсэн байдаг. Левит номд Мосе Синай ууланд байхдаа хүлээн авсан хууль, ёслолуудын тухай бичсэн байдаг. Тооллого номд Синай уулнаас Моабын тал нутаг руу нүүдэлсэн анхны болон хоёр дахь үеийнхний тухай тэмдэглэсэн байдаг. Харин Дэд хууль номд Канаан руу орохын өмнөхөн Моабын тал нутагт Мосегийн Израильчуудад сургасан ярьсан зүйлсийг өгүүлдэг. Түүхэн тайлбарт тэгэхээр Евангелийн итгэгчид ийм ил тод түүхэн үйл явдлуудыг илүү их тодтхон үздэг гэсэн үг. Түүхэн тайлбар ач тустай хэдий ч Пентатухыг судлахад мөн л өөрийн гэсэн хязгаарлагдмал талуудтай. Сэдвчилсэн тайлбарын нэгэн адил түүхэн тайлбар нь Мосе болон түүний анхны уншигчдад анхаарал хандуулах нь бага. Харин оронд нь Пентатухыг бичгээс ч өмнө өөр цаг үед Бурхан юу хийсэн бэ гэдэг чиглэлийг голчлон баримталдаг. Бурхан Адам Ева хоёртой хамт юу хийсэн бэ? Нуагийн үеэр ямар ач холбогдолтой байсан бэ? Авраам Бурхантай хэрхэн харилцдаг байсан бэ? Израиль тэнгисийг гатлахад Бурхан ямар үүрэг гүйцэтгсэн бэ? Эдгээрийн тухай олж мэдэх нь зүй ёсны хэрэг боловч эдгээр номуудыг бичсэн Мосе болон анхны уншигчдын ач холбогдлыг ихээхэн орхигдуулдаг. Гэхдээ л Евангелийн итгэгчид нь Пентатухын сэдвчилсэн болон түүхэн тайлбаруудаас олон талаараа ашиг тусыг хүртдэг нь мэдээж. Харин сүүлийн хэдэн 10 жилд утга зохиолын тайлбар гэдэг 3 дахь чиг баримжааг бас түлхүү ашиглах болсон байна. Сэдвчилсэн дүн шинжилгээ нь Пентатухыг чухал гэж үзсэн сэдвүүдийн тол гэж үздэг. Харин түүхэн дүн шинжилгээ нь Пентатухыг бүр өмнө нь болсон түүхэн үйл явдлуудын харах цонх гэж үздэг гэж бид ярилцсан. Тэгвэл эсрэгээр утга зохиолын дүн шинжилгээ нь Пентатухыг анхны уншигчдаа нөлөөлөхийн тулд зохион байгуулагдсан уран зохиолын бүтээл буюу хөрөг гэсэн талаас нь харж судалдаг байна. Мосе Пентатухыг бичиж байхдаа анхны уншигчдаа ямар нөлөө үзүүлэхийг зорьсон бэ гэдэг асуулт бол утга зохиолын тайлбарын гол асуудаг зүйл юм. Мосед олон зорилго байсан нь тодорхой. Гэхдээ тэдгээр зорилгоодыг ерөнхийд нь тайлбарлах нь бидэнд тустай. Тэгэхээр Мосегийн зорилгыг Бурханы томилсон удирдагч гэдэг үүднээс тайлбарлах болно. Мосе Израильчуудыг амлагдсан газрыг ялалт байгуулан авч амьдран сууршихдаа Бурханд итгэмжтэйгээр үйлчлэхэд бэлтгэхийн тулд Пентатухыг бичсэн. Өөрсдийн төсөөлөлдөө хөтлөгдөн сэдвүүдийн хойноос хөөцөлдөх, аль эсвэл түүхэн сонирхлын үүднээс үйл явдлуудыг л хөөн судлахаас илүүтэйгээр сэдв бүр, түүхэн үйл явдал бүр энэ зорилгын төлөө бичигдсэн гэдгийг харж судлахыг зорддог гэсэн үг. Утга зохиолын тайлбар нь Мосе Пентатухыг бичиж байхдаа 2 цаг үеийн хооронд зогсож бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нэг талаараа Мосе бидний хэлдгээр өмнөх ертөнц буюу өнгөрсөн цаг хугацаанд болсон зүйлсийн тухай бичсэн. Эхлэл номд Мосегийн амьдарч байсан үеэс бүр эрт болж өнгөрсөн зүйлсийн тухай бичсэн байдаг. Гэтэл болон Левит номд Египтээс гарсан анхны үеийнхний цаг үед болсон үйл явдлуудад голчлон төвлөрсөн байдаг. Тооллого болон Дэд хууль номд харин анхны үеийнхнээс дараа үед болсон зүйлсийн тухай бичсэн. Мосе Пентатухын ном бүрийг бичихдээ өнгөрснөөс эхлээд эдгээр цаг үеүүдийн тухай бодож байсан гэсэн үг. Нөгөө талаасаа Мосе тэдний ертөнц буюу анхны уншигчдийн цаг үед зориулан бичсэн. Тэрээр уншигчдаа тэдний ертөнц Бурхандаа үйлчлэхийн тулд хэрхэн бодож, үйлдэж, мэдрэх ёстойг заахын тулд өмнөх ертөнцид нь болж өнгөрсөн зүйлсийн тухай бичсэн юм. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Мосе өмнөх ертөнцид болсон зүйлсийг тэдний ертөнцийн цаг үетэй холбон бичсэн. Мосе өнгөрсөнд болсон зүйлсийг уншигчдтайгаа 3 арга замаар холбосон. Тэр тэдэнд одоогийн туулж буй бүхнийх нь уг үндэс суурь болсон өнгөрсөн зүйлсийг зааж өгсөн. Мөн юуг дуурайх болон юунаас сэргийлэхийг ч заасан.
Тэрээр бүхнийг уншигчдийнхаа амьдралд загвар эсвэл зөгнөл болгон боловсруулж бичсэн юм. Яг иймэрхүү холбоог илүү тодорхой өгүүлсэн тохиолдлууд бий. Жишээ нь Эхлэл 15-ын 12-оос 16 дугаар ишлэлд Мосе уншигчдтай хандан Бурхан тэднийг Египтээс чөлөөлнө гэсэн амлалтын талаар хэлсэн байдаг. Энэ амлалт нь тэдний цаг үед биелэлээ олж байсан юм. Эхлэл 2-ын 24-р ишлэлд Мосе Адам Ева хоёрын гэрлэлтийг Бурханы итгэмжит хүмүүсийн үлгэр дуурайл болгон тайлбарлсан. Харин Эхлэл 25-ын 23 дугаар ишлэлд Яаков, Исав хоёр ихийнхээ хевлийд барилцсан нь тэдний цаг үед Израильчууд нь Едомчуудтай тэмцэлтхийг зөгнөж байсан хэмээн мэдэгдсэн байдаг. Өмнөх ертөнц болон тэдний ертөнц хоёрын хоорондох ийм тодорхой холбоо Пентатухын хаа сайгүй олон бий. Гэхдээ иймэрхүү ихэнх холбоосууд далд байдаг. Тиймээс утга зохиолын тайлбарын гол үүргүүдийн нэг бол Мосе өмнөх ертөнц болон тэдний ертөнц хоёрыг нь хэрхэн холбосныг ялгаж таних явдал юм. Бүхэл мянганы туршид Пентатухыг тайлбарлахад сэтвчилсэн болон түүхэн дүн шинжилгээг утга зохиолын дүн шинжилгээнээс илүү ашигласаар ирсэн. Тиймээс Мосегийн бичсэн номуудын тухай хичээлийнхээ ихэнх цагийг бид утга зохиолын тайлбарт зориулах болно. Мосе уншигчдийнхаа туулж буй амьдралын уг түүхэн үндэс, үлгэр дуурайл, анхааруулга зүн болгохын тулд ном бүрийнхээ агуулгыг хэрхэн загварчлан боловсруулж байсныг бид нарийн задлан ярилцах болно. Мосе уншигчдтай зориулан юуг илүү чухалчилж байсныг, номд бичиж байгаа зүйлсээ тэдний амьдралтай хэрхэн холбосныг, мөн Бурханд хэрхэн итгэмжтэй үйлчлэхийг ятхан чиглүүлж байсныг бүгдээрээ үзнэ. Энэхүү Пентатухын танилцуулга хичээлээрээ бид Библийн энэ хэсгийн талаарх орчин цагийн зарим шүүмжлэлт чиг хандлагуудын тухай үзлээ. Шүүмжлэлт тайлбарлагчдын таамагуудаас Пентатухыг хэн бичсэн болон тайлбарын талаарх ямар үзэл санаанууд урган гарч байсныг үзлээ. Мөн бид орчин цагийн Евангелийн үзлийн тухай үзсэн. Тэдний таамагууд нь Пентатухын бичээж болон тайлбарын талаарх өөр үзэл санаанууд руу хэрхэн хөтлөн дагуулсныг судалж мэдлээ. Пентатухын талаар цааш гүнзгийрүүлэн үзэхдээ бид эдгээр үндсэн ойлголтуудад тулгуурлах болно. Ингэснээр бид Библийн энэ хэсгийг судлахад бэлэн байх болно. Ингэхдээ бид Мосе яагаад Пентатухын тэдгээр номуудыг бичсэн бэ? Номуудын анхны зорилго нь юу байсан бэ? Пентатухын номууд анхны уншигчдад ямар нөлөө үзүүлсэн бэ? Гэх мэт асуултуудын талаар судлах болно. Эдгээр асуултуудыг судалснаар бид Мосегийн анхны утга санаа болон зорилгын талаар тун чухал ойлголтуудыг олж авах болно. Мөн хамгийн гол нь Библийн эхний 5 ном нь Мосегийн цаг үед Израилийн итгэлийн жишг шалгуур болж байсан төдийгүй өнөөдөр ч Христийг дагаж буй бидэнд хэрхэн жишг шалгуур болох ёстой тухай бид олж мэдэх болно.